Чингис Мастеркросс тэмцээн 2018 оны 4-р сарын 1-нд Дархан сумын 5-р багт зохион байгуулалт оруулжээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр зохион байгуулагчид хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 1998 онд улсын хурлын гишүүн Цэмэцрэн агсны нэрэмжит болгон зохион явуулснаас хойш өдгөө 20 жил тасралтгүй явагдсан тус тэмцээний анхны шагналыг олон улсын хэмжээний мастер ганхуу хүртэж байжээ. Сүүлийн уралдаануудад 60-аас 65 тамирчин уралдаж байгаа бөгөөд өнөө жил 50-аас 60 тамирчин уралдахаар бүртгүүлээд байна. 2018 оны 3-р сарын 31-нд 21 цагт Дархан сумын 9-р сургуулийн хурлын зааланд техникийн зөвлөгөөн болох бөгөөд маргааш нь буюу 2018 оны 4-р сарын 1-ний өдөр 10 цагт найрамдал талбайд нээлтийн арга хэмжээ болсноор тус тэмцээн эхлэх юм байна. Тэгээ энэ уралдаан энэ жил онцлог нь 20 жилийг болж байна. За энэ уралдаан яагаад дарханчуудад ингэж их өрн нөлөөгөө өгсөн гэхээр энэ уралдааныг анхлан санаачлагч нь Монгол Улсын их хурлын гишүүн агсан Мишгийн Цэмэцрэн гэдэг одоо эрхэм хүнтэй холбоотой. Энэ хүн 20 жилийн өмнө энэ Монголын нийт автоспорт сонирхогчдын дунд энэ том уралдааныг ихэж санаачилж дархан өөрийн одоо брэнд болгож дархан хотодоо явуулдаг болоод энэ жил ойн болж байна. Түүхэн ой болж байна. Монголын автомаструудын холбоо нь 120 тамирчинтай. Одоо сүүлийн үед бол 60 гаруй машин уралддаг ийм томоохон байгууллага болсон. Ашигын төлөө спортын, техникийн спортыг хөгжүүлэх байгууллага, төрийн бас байгууллага. За энэ жил бол олон улсын хэмжээний мастер Бацөх гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Олон улсын хэмжээний мастер Дөлгөн гэдэг залуу удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж байгаа. За 2 жилээр удирдлагаа сольж ингэж ажилладаг. За Монголын автомаструудын холбооны зорилго нь бол Монголын тамирчид олон улсын ижил төстэй тэмцээнд багаараа оруулж одоо амжилт гаргах тийм зорилготой. Оросын албаны улсын УАЗ төрлийн машины уралдаанд оролцож дэд тэргүүн байр эзэлж байсан. За тэр Тунист болсон Сахара раллид орж 2 баг орж 1-р байр эзэлж медаль цам авч байсан. Тэгэхээр одоо автомашины уралдаан бол ийм болтлоо хөгжсөн байгаа. Ингээд Дархан уул аймагт одоо 20 дахь жилдээ зохиогдож байгаа энэ тэмцээн маань тамирчид олон болсон учраас бас үзэгчид дэмжигчид бас их олон болсон. За Чингис Мастеркросс одоо энэ уралдаан автомашины уралдаан тэмцээнийг бол 1998 оноос хойш манай Дархан хотоос сонгогдож байсан улсын хурлын гишүүн Цэмэцрэн агсны нэрэмжит тэмцээн болгон зохион байгуулж байгаа. Энэ жил бол 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Энийг манай Залуу Монгол корпорацийн охин компани Чингис Шар Айраг компани 20 жил бол ивент гэж одоо энд бол оролцож байна. За хамгийн гол манай Дархан хоттой энэ хүмүүс ард иргэд дарханчууд маань бол энийг бол их үзэх сонирхолтой тэмцээн байгаа. Энд бол жил болгон бол болдог. Энийг бол манай Чингис Шар Айраг Залуу Монгол корпорац ивент